Яг хамгийн түрүүнд бид нэр одоо улсын хурлын гишүүд банга ороо ингээл хууль зүйн сайд руу дараад байгаа юм шиг, хууль зүйн сайдын үйл ажиллагаа садаа болоод байгаа юм шиг юм ойлголт яваад идэгин сайн. Яваад ин лээ. Ёстой юм байхгүй ш. Хамгийн их дэмжигдсэн сайд бол хууль зүйн сайд шүү. Хүний эрхийн асуудал, шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр байгаа асуудлууд, цагдаагийн орон тооны асуудлууд гээд 2025 оны алдагдaltaгүй төсөв батлахад хамгийн их орон тоо нэмүүлж, хамгийн их мөнгө тавиулсан сайд бол хууль зүйн сайд. Би өөрөө энд нь дэм болоод явж исэн хүн. Хүний эрхийг хамгаалаарай л гэж тэрэн дээр нь зүтгэж дэмжиж өгцгөөсөн шүү дээ бид нар. Тийм учраас их хурлын гишүүдийн хариуцлага нэхэд байгаа байхгүй юу? Алтан гэрэл сайдаа. Тэрийг бас ойлгоно үз. Одоо тэгээд энэ хариу нь одоо тэгээд нэгдлийн улаан бох гэвэл зориуд Твиттертэй бичсэн. Энэ бол коммунизмын үеийн хууль шүүхийн байгууллагын дарга нар одоо ингээд хүн яллах гэж дайраад байдаг учраас тэгж нэрлэдэг байсан юм байна л. Нэгдлийн улаан бох шиг тэгэл зүйл анги нь өөрчлөгдөөл, үндэсний аюулгүй байдлын зөвлөлд торто гэсэн нэг заалт зарлаа. Дараа нь хүний аим насны асуудал яригдал. Дараа нь мөрөөдө тоглоомын асуудал болоод тэр нэг 8 хүүхэд нэг байгууллагад ажилладаг. Тэгвэл тэр холбоотой байгаа 2 хүүхдийн барайл явна үсттэй. Яхаараа 8 үлэнгийн аваач шүнжэнгөө байцаачдаг. Би асуугаад байна шүү дээ. 126 гишүүний нэг нь асуудалд орвол 126 улангийн аваач шүнжэнгөө байцаах уу? Нэг байгууллагад ажилладаг учраас. Эрүүгийн гэмт хэргийг нялзааж хэрглэж болохгүй хэлгүүд юм ч. Тэгээ одоо болохоор тий сайттай холбоотой асуудал байхгүй гэдэг. Байна л гэсэн сайд л гэж яриад байсан шүү дээ. Норог сегмент гэж хөвлийн богрлыг гэдсэн биз дээ. Үгүй л гээд ах юм. Цагдаа тань танилцуулаагүй байхад та хаанаасаа тэр 9.3 тэрбум төгрөгийг мэдчихэ. Прокурорын дүгнэлт гарахаас нэг хоногийн өмнө хөвлийн богрол хийсэн санагдаад ах юм. Бидний томилсон их хурл өөрөө томилсон хүний эрхийг хамгаалаад дүгнэлт гаргаад өгөөрэй гэж гаргасан хүний эрхийн комисс энэ дээрээ суудсан хууль зөрчсөн байна гэж хэлж штеп. Их хурлын гишүүд. Ноцтой штеп. Хүний эрхийн асуудлыг хамгийн их ярьдаг байгууллага байхгүй. Тэгээ бид нар энэ чи хариуцлагын асуудал ярихгүй мó. Тэгээд нэг формалдад өнгөрөх үйдүүлээ. Энэ дүгнэлт дээр та ер нь ямар байр суурьтай байна алтан гэрэл сайд. Ер нь эцэст нь тэгээд энэ асуудлууд болоод өнгөрлөө хідэн цагдаа хариуцлага хүлээгээл өнгөрөх үедээ. Явж хөрх хэдөө юм уу мөрдөгч хариуцлага хүлээгээл өнгөрнө. Монголын цагдаа сайн хүмүүс байгаа шүү. Гагцхүүр нь буруу юм хийлэгдэг дарга нар байгаа шүү. Энэ тухай та ер нь ямар байр суурьтай байна? Хууль зүйн сайд өөрөө энэ дээр ер нь улс төрийн хариуцлага хүлээнэ гэд мэдгдэл гаргаад байсан. Хариуцлага хүлээх үү? Хүний эрхийн комисс дүгнэлт гаргацсан байна шүү дээ. Энэ дээр ямар байр суурьтай байна? Алтан гэрэл сайдын микрофоног өгье. За төсвийн үеэр дэмжсэнд бас салбарынхаа өмнөөс баярлж явдаг гэдгээ хэлье. За яагаад 8 улангийн шүнжин байцаад юм бэ гэж энэ ч тайлбараа тодорхойлоод байгаа. Байцаагаагүй. Үзлэг нэгжлэг хийсэн тэр үед нь гэрчээр байлцуулсан гэж хэлээд байгаа. Үнэхээр тэр байцаал шүнжин байцаагаад ингээд тэмдэгс байсан бол асуудал өөр. Цагдаагийн байгууллага тайлбараа хэлээд энд бид нар байцаагаагүй гэдэг тайлбар танилцуулж байгаа. Тэр яагаад танилцуулаагүй байхад танилцуу гэж. Он сартай нь. Би яг ямар учраас мэдээлэл хийх үү гэдгээ энэ чи бодод төлөвлөж байгаад ярина шүү дээ. 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр засгийн газрын хуралдаан дуусаад засгийн газрын хурал дээр танилцуулсан агуулгынхаа дагуу мэдээлэл өгсөн. Ингэхдээ хэлсэн үг болгоныхаа цэг тасал дээр хариуцлага хүлээнэ гэж хэлсэн. Энэ зүгээр нэг юм хүч оруулах гэсэн тийм үг биш. Яагаад гэвэл цагдаагийн байгууллагыг явуулсан үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өг гээд цагдаагийн байгууллага олон нийт мэдээлэл өгсөний дараагаар юу мөрөөдөө тоглоом гараад ирвэ өөрчлөөд байгаа юм биш үү та нар гээд олон нийтийн дүгээс эргэлзээ үүссэн учраас цагдаагийн байгууллагын прокуророос авсан зөвшөөрлийн хүрээнд би түрүүн Ганбат гишүүнд хэлсэн одоо тань дахиж хэлье та бүхэн маань бас танилцах хэрэгтэй хүмүүс учраас прокурорын тэр зөвшөөрлөлтөд үзээрэй он сарын тулгаж хараараа энэ хууль зүйн асуудал яригдж байгаа учраас бэлэн байгаа. Ийм учраас олон нийтэд мэдээлэл өгсөн юм а яагаад танилцуулав гэж. Хүний эрхийн үндэсний комиссийн дүгнэлтийг хүндэтгэж байгаа. Тэгэхдээ өнөөдөр энэ гэмт хэрэгтэй тэмцэж байгаа. Хууль бус юм болгоны өмнө явж байгаа цагдаагийн байгууллагын албан хаагчдын асуудал яригдж байгаа. Өнөөдөр цахим мөрөөдө тоглоомтой тэмц гэмт этгээдүүдийг байр гэж хэлчихэд энэ асуудалтай тэмцээд явахаар нь
ямар нэг үндслэггүйгээр энэ хүмүүсийг буруутгахгүй болохгүй. Тэгээ миний хэлсэн өгүүлбэр тэр чинь хэрвээ хэн нэгний буруутгал хэрэгтэй байгаа бол хэр улс төрийн буруутгал хэрэгтэй байгаа бол би тэрийг хүлээгт бэлэн гэсэн юм. Яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр эрүүгийн эрг хян шийдвэрлэх ажиллагаанд дүгнэлт өгөх эрх бүхий цорын ганц субъект прокурор. Прокурор энд хууль зөрчигдсөн үгүй юу гэдгийг хэлнэ. Прокурор хууль зөрчигдсөн хэсэг талаар дүгнэлт гаргана. Өнөөдөр прокурорын байгууллага дүгнэлтээ гаргацсан. Дээрээс нь хэрвээ өнөөдөр хүний эрхийн үндэсний комиссийн ярьж байгаа зүйл үндэстэй бол энэ өөрөө шүүхээр орох гэмтэргийн дайны асуудал хүний эрхийн үндэсний комисс ярьж байгаа. Комисс чинь хариуцлага хүлээх баг. Тэгэхээр энэ асуудал энэ тогтоогдоод гараад ирэх юм бол энэ дээр нэг айгаад бултаад ингээгүй тэгээгүй гэдэг юм ерөөсөө байхгүй. Асуудлын гол нь хаана байна вэ гэхээр энэ асуудал дээр хяналт тавих хүмүүс нь хяналтаа тавьсан. Дахиад цаашаа үйл ажиллагаанууд үргэлжилж байна. Асуудал тодорхой болоогүй. Хэний ч гин буруугийн асуудал өнөөдөр яригдаагүй байгаа шүү. За, Данилын гишүүний микрофоныг өгье. Тэгэхээр энэ Монголын ард түмний эрх чөлөөтэй байх уугүй юу, айдсаар удирдах уугүй юу гэдэгтэй холбоотой асуудал яригдчихэж байгаа байхгүй юу? Цаад бүр гүнзгий утгана. Тийм учраас энэ кейс дээр Монголын залуучууд шинэ үе харин ёстой гоё болцсон тулдаа энэ асуудлыг олонний анхаарлын төвд авчирч байгаа юм. Залуучуудаа анж уриалъя. Бие биений өмөөрөө хамгаалаарай, дуграарай. Энд чинь бас энэ 126 дотор чинь бүгдээрээ бас хүний эрхийн мэдрэмжтэй хүмүүс сууж идэгэн шүү. Хамтдаа байна. Хууль бусвын байвал хамгаалнаа, өмгөөлнөө. Цагдаа нар дотор муу хүмүүс цөөн байдгаа. Цагдаа нар дотор сайн хүмүүс нь дийлэнх байгаа. Гагцхүү зарим нэг муу удирдлагынх нь үйл ажиллагаагаар энэ том байгууллагын нэр хүнд хаяа сэвтчих гээд идэгэн шүү л гэдгийг хэлж байгаа шүү. Тэгээ энэ дээр бас хууль зүйн сайд анхаарч энэ хариуцлагын асуудлаа ярина үсттэй та нар өөрсдөө ч гэсэн. За, Алтай гишүүний микрофон